цэвэрлэхдээ давхар цэвэрлэгээ аягүй чухал гэдэг. Гэхдээ би давхар цэвэрлэгээ хийдэггүй. Би 4 алхам цэвэрлэгээ хийдэг. Тэгээ та хэдтэй хуваалцъя. Манай гэрийн доор нэг дэлгүүр нэгдсэн мөлий чи юм хөрх юм зарж ил энийг хэдүүлээд оршиж үзье. Энэ нь бол аягүй хэрэгтэй байгаа. Энэ нүрээ угаахаар ингээ ус ингээ тишээ шуур орж ирээд идэв шүү дээ. Тэгэхгүй энэ чинь ингээ барьчин гэсэн үг. За хамгийн ихний алхам нь болохоор би ингээ cleansing water буюу нөгөө цэвэрлэдэг юм усаар тухайн өдрийнхөө нүрийн будгийг ихний гадаргууг нь цэвэрлэдэг. За энэ болохоор ерөөсөө яг юм өнгөц давхаргыг айгүй хөрх ингэ цэвэрлээд авчдаг. Гэхдээ одоо яг нүүрний будаг ч юм уу, сормосны будаг тэрийг алгадаг учраас одоо тосон цэвэрлэгийг юм. Би нөгөө өмнө шууд ингэ тосон цэвэрлэгээр ингэ орчдөг байсан чинь эхний давхаргыг цэвэрлэгч усаар цэвэрлж юмэл тосон цэвэрлэг нь бүр илүү гоё юм. Айгүй гоё амар гүгээд маш гоё амархан хурдан цэвэрлэдэг юм шиг санагдсан. Тэгээд би нөгөө нэг нүдээ цэвэрлж байхдаа ингээд дээрээс нь ингээд тосоор нь ингээд нухаас илүү яг ингээд сормосны будгийн яг тэрүүхэн тэнд нь ингээд зөвлгөөн ингээд өндөөрөө ингээд цэвэрлээд өгчдөг. Тэгэхээр заавал ингээд зохио өрөөд авахгүйгээр сормосны будгаа цэвэрлж нүрээ угаацгаая. За энэс та хэрэгтэй байна. Энэ бүхэн хэсэгтээ ингээд норчж байгаа мөртлөө ишээ усаас орохгүй. За 3 дахь алхам нь болохоор хөөсөн цэвэрлэгч байгаа. Манай аав хоёр саяхан Солонгос яваад ирэхдээ надад аюур цэвэрлэгч авсан байсан. Тэгээ энэ цэвэрлэгчийн бас туршиж үзье. Энэ болохоор Aloe Big Foam гэнэ. Тэгэхээр нэлээд хөөсрөх шинжтэй байна шүү. За тосон цэвэрлэгч нь болохоор яг бүх будгийг аюул сайн арилгаад авчиж байгаа мөртлөө одоо хөөсөн цэвэрлэгч нь болохоор яг арсны гүн рүү ороод нүхс өврөө ороод нөхөн доторх ингэ цэвэрлээд гаргаж ирж байгаа гэдэг юм бол гэж ойлгодог. Тэгээ энэ хөөсөн цэвэрлэгч хийж байхдаа айгу хурдан бас угаах гэж хичээдгүү. Аль болохоос ингээ асруугаж байгаа шингээгээ яг гоё. Тэгээ заавал гэж амар хөөсрүүлэх гэж бас хичээдгүү. За угаацгаая. За одоо ингээ хамгийн сүүлийн алхам нь яадаг вэ гэхээр ийм cleansing cotton pad-аар нүрээ ингээд гоё арчаад оройн skin care хийхдээ бэлддэг. Энэ нь болохоор ингээ дахин одоо ингээ хамгийн сүүлийн гоё цэвэрлэгээ хийж байгаа мөртлөө бас ингээ арсыг гоё чившүүлээд. Уу яг нүрээ угаагаад дуусгаад ингээл нэг цэвэрхэн болсон мөртлөө амар чанга хат байдаг шүү дээ тий. Moisturizing cotton pad-аар ингээ арчиж байгаа. Дараагийн степүүдэд нь нүрийг бэлдээд гоё цэвэрлж байгаа мөртлөө бас гоё давхар чившил өгөө дараагийн алхмуудад нь арсыг минь бэлдэж өгдөг. За тэгээд бас би цэвэрлэж захтаа ер нь хүзүүгээ бүтэн цэвэрлдэг. Ялангуяа артлын бас ингэж бүтэн цэвэрлээд яа тэгвэл хүзүү чинь гэсэн маш чухал арс шүү дээ тийм ээ.